Иймэрхүү юмыг л давж чадахгүй бол яаж тийм хоёлаа 30 40 жил амьдрах вэ гэж нэг хэлсэн үг нь ингээл хэвээр. Тэгээд тэгсэн чинь ингээд нэг муудалсан чинь надад тэгсэн. Одоо бидний ээж аавч ч юм уу одоо манай талхаа бол аав ээжтэйгээ яг бүрэн бүтэн гэр бүлээр өссөн. Би бол аавгүй өссөн. Надад бол тэр яг үнийг хэлэхэд тэр бүтэн амьдралын мэдрэмж юусэн байдгүй би мэдэхгүй. Тэгэл зүгээр ээж маань минь ээж юм уу урмал минь нүдэнд байсан. Тэгсэн тулгаандаа тэгсэн баггүй. Одоо аав ээж хоёр жишээ нь ингээд 40 50 жил ингээд амьдарч байгаа. Энэ хоёр зөндөө асуудал байсан. Муудалцажсэн нь ч би харж байсан. Тэгээд ер нь ингээд жоохон юмж гарсан ч гэсэн иймэрхүү юмыг л давж чадахгүй бол яаж тийм хоёлаа 30 40 жил амьдрах вэ гэж нэг хэлсэн үг нь ингээд хэвээр. Орсон уу? Пүнгэл нэр ингээс амар юм санагцсан. Яг нэрэл тийм дээ тий. Одоо нэг охин чат бичээл 10 жилийнхэн охин ч юм уу чат бичлээ нөгөөдг нь хариулангууд чи яхаараа наад 10 жилийнхаа охинтой гээд идэг юм чинь үнэхээр л нэг ийм жижиг сажиг юм ч гэсэн давж чадахгүй юм бол хизэд ингээд тий одоо яаж 40 50 жилийнхаа амьдралыг цаашгаа харах юм бэ л гэдэг тэр юм ингээд за энэ хүн чинь ер нь жоохон юм бодож байгаа юм да. Яваад тахад дэжгүүдээ гэж тэр ихтгэл нь стил байгаа л байдаг. Ер нь бол тиймэрхүү нэг юм хэрэгтэй гол юм барихгүй мөртлөө нэг тийм яг нэг дотроо өөрийнх нь боддог юм би бол ингэж бодоод байгаа штэ сэнчраа гэж хэлдэг үг нь надад ингээд амар юм суур болчтой юм санагдаж шүү. Юмнуудынх нь ээл нөгөө дараа нь ингээд бяцхан асуудал хүүхдүүдийнхээ юмдаар муудалцахч бай. Гэр бүлүүд ийм ч асуудал бай. Энд ч одоо зөндөл юм гарна шүү.